сайн хэлж шүү дээ өшгний багтаач. За ингээ ханигаа ярьж байхад би өөрийгөө хэмжээний бизнест ороогүй огт гадны хүн байвал би юу ч бодох байсан болоо гэдэг бодож суугаад байлаа. Амар уур хүрээ бодоод байгаа байхгүй. Энэ шилжээний мөнгө ярьдаг. Яг мөнгө ярихаар надад тийм бодол төрсөн. Би анх шилжээний бизнест анх тийм мэдэхгүй байж байгаад мэдээлэл авахд надад ямар айцсан гэхээр айгүй олон айц төрдөг гэсэн. За чинхнээсээ тэр мөнгөө өгдөг юм уу? Би мөнгөө гаргаад миний мөнгө алга болчих юм шиг байна. Тийм айц төрж гэнэ үү? Та бүгд өөрөөр хэлбэл би мөнгөөрөө мөнгөө ийш тийш хийчихдээ юм шиг байна. Миний мөнгө олтоо болчихд юм шиг байна. Дээр нь яг энэ ч үнэн болов. Эний чинь нийгэм хүлээн зөвшөөрсөн юм уу? Эсвэл ганцхан одоо энэ хүн яриад байгаа юм уу? Гэдэг юм үү те? Ийм асуулт дандаа хурдчихэд. Магадгүй манай одоо мэдээлэл шинээр ирсэн юм байна уу? Гараа өрнө. Байж штэ те. Байна. Хаа 6 ч юм байна. Тэгэхээр зөв ийм бодлууд төрдөг. Нийгмээс бид нар яг юу те? Юунаас нь айгаад яг энэс би яагаад айгаад байгаа юм бэ гэдгийг хариулт авахын тулд өнөөдөр бид энэ сууж байгаа. Тэгэхээр нөхөр эдгээр энэ бизнестэй холбогдоод одоо 8 жил болсон байна. Тэгээ 8 жилийн хугацаанд маш их юм үзлээ, маш их юм харлаа. Эхний ээлжинд шүлжээ байна гэд хүмүүсийг хамгаалдаг ажил хийдэг байлаа. Сүүлдээ энийг мэдэрч биш юм байна гэдгийг өөрсдөн дээрээ дүгнэлээ. За эцсийн дүнд эн чинь ерөөсөө хүн сайн юмыг хийлж мэдээлэлээр хангах ийм л ажил юм байна. Тэрийг нь Tolliver компани бидний оншууд болгоод одоо тодорхой хуваарьтай бонусаар оншууд болгож байгаа юм. Тэрнээс би хин нэгэн хүнээс мөнгө аваад авах гад хараад байгаа үг биш юм байна гэдгийг маш сайн ойлгосон байна. За би одоо шүлжээ ярихгүй. Гэхдээ шүлжээний энэ бизнесээр миний амьдрал өөрчлөлт өгсөн бэ гэдгийг аюул чухал гэдэг. Бодтой хүмүүс сонсохыг хүсдэг тийм үү? Одоо би шүлжээ 8 жил ажилласан биш. Гэхдээ би сайтан болоогүй л дээ. Гэхдээ бас боломжийн одоо монголчууд дотроос боломжийн амьдрал гэдэг юм байдаг. За 92 онд нөхөр эдгээр амьдрал эхэлжсэн. Одоо хэдэн жил юм бэ? 24 жил болсон байна шүү дээ. За амьдрал бол айгүй гоё эхэлсэн. Тэгэл амьдрал үргэлжилсээр 10 жилийн дотор битээр чинь сургуулаа төгссөн, хувийн эмнэлэгтэй болсон, 2 хүүхэдтэй болсон. Тэр хавьдаа за мэрэгжлийн үед айгүй мундаг ахицтай бод тэр хавьдаа ер нь хамгийн лидер 2 хос гэдэг ийм нэрийг зүүж исэн битээр. Тэгээ амьдралыг ийм сайн эцэглээ явна гэж бодоггүй. Яг тэгэхээр бид нар залуучуудын нэг гаргадаг алдаа эрүүл мэндэд анхаардаггүй. Бидний үед тийм байгаагүй. Одоо фитнесийн зал гэж байгаагүй шүү дээ уучлаарай. 40-с дээш гарсан хүмүүс бол мэдж байгаа. Ер нь бол яг үндэ фитнесийн зал ч юм уу зөв зохистой тий ачаалал тавьчих тийм газар байдаг. За яг үндэ эрүүл мэнд доголдоод их ачааллаа өөрсдийгөө тий үндсэндээ нэг хайн гэдэг юм уу да ийм байдал үүссэн. За 5 жил хүнд өвцөө нөгөө мөнгө чи ерөөсөө орж ирээл гараад идэв. Орж ирээл гараад идэв. Би юу ухаарсан гэхээр ерөөсөө амьдрал өөр юм бүтэн байх хэрэгтэй юм. Амьдралын тойрог бүтэн байжээч дугуй иргэдэггүй. Тийм шүү дээ. За тиймгүүд минийх ямар эс болсон гэхээр иймэрхүү болсон байна ш. За ажил дээр хамаг цагаа өнгөрөөдөг. Өглөө сорилт ажил дээр өнгөрөөдөг. Тэр хүн байна уу? Энэ. За яг бүгдээрээ тийм үү? Бүгд шүү дээ. За хамаг цагийн маань ажил авах юм байна. Хүн хүний хувьд амар хөгжөөд идэг гэж боддог боловч үгүй. Энэ бол мэрэгжлийн хувьд би ахиж гаргаж идэв. За эрүүл мэнд аягүйх дородсон. Ядарч гисэн. За амралтыг бол ярих юм байхгүй. За хувийн байгуул бол амарна гэж байхгүй. Жилд нэг 7 хоног амрахад бурхан минь мөнгө байхгүй болчиход идэг. Тэгдэггүй. За хувийн бизнестэй хүмүүс ээ нөө гараа гэж. Тэш тэ тэггүй тэ өөрөө байхгүй болтгоо. Тэндээ өөрөө нухдаг. За аялал яг явна л да. Аялал явна гэхдээ харамлж нэг тэгжээж нэг явж байгаа аялал. За харьцаа бол ер нь бол 0. Бид нар тэг нийгэмтэй харьцаад явдаг. Ялангуяа эмчнэлд бол нийгэмтэй харьцсан гэж юм байна. Хэдэн өвчнүүдээ захирна, тушаана, хаяа айлгана, нэг тийм сүрдүүлэн тийм байдалтай байдаг шүү дээ. За санхүү бол за хувийн байгууллага нэг 2 идэхгүй хосоо. Гэхдээ овоож оцоодаг юм.
одоогор манай Монголын нийгэмд бол байхгүй. За гэр бүл дээр ч гэсэн өглөөнөөс орой болт ажилтаа гэр бүлдээ цаг гаргах уу? Миний хоёр хүүхд тэрсгэнтэй бас яаж өснгийг би сайн мэдтгүү. Яг тэгэхээр томын ингээд мах нөхрийн дүүнэр ингээд ээжлэл хоёулын би оюутан бахта гаргасан л да. Гэхдээ ингээд нэг мэтгэд өссөн. Тэгээ нэг бодлын сайхан, нэг бодлын айгүй муухай. Муухай эцтэй тэр хүүхдүүдийг одоо хүүхд гаргавал амар өсгий гэж бодоод байгаа байхгүй. За 2008 оноос амьдрал эрс өөрчлөгдсөн. Миний амьдралд бол маш олон өгөөжүүд байсан. Тэгээ би өнөөдөр өдөр болгон одоо 7 хоног болгоны 5 гаригийн 18 цагт манай мэдээлэл явагддаг. Тэгээ өдөр болгон би жахаа арай шинэлэг юм ярих гэж боддог. Түрүүний удаа бид нар юу ярьсан? Бид нар та хинбэ? Та онцгой шүү гэдэг ийм зүйл дээр яриагаа одоо явуулсан байгаа. Та цорын ганц гэдгээ дахин дуусгах хэрэгтэй, санах хэрэгтэй. Та дахин давтагдчихгүй энэ эрдэнэ сур тахна шүү дээ. Энийг гялтгануулж бүр гялтчих хэрэгтэй. За өнөөдөр бол би аялын талаар ярих гэж бодож байна. Яагаад тэгэхээр миний залуу нас ч тэр юм уу, залуу болооч тэр юм уу аялах тийм сонирхол надад байгаагүй. Эсвэл мөнгө байгаагүй болоод би аялье гэж боддгоо ч гэсэн магадгүй. Зүгээр нэг шалтгаан маань би залуу учраас аялье гэж боддгоо гэдэг юм шалтгаан байсан гэж байна. За Folife компанитай 2008 оноос хойш би ийм газруудаар явцсан байна. Өөрөөр хэлбэл 8 гэдэг нь Porsche 8 гэдэг нь юу гэж байгаа юм? Би Porsche бизнес анх хэлжсэн. 8 удаа ирж чадсан юм Porsche. Энд ямар мөнгө зарах вэ? Folife-аас би мөнгө олдог. Бүх олсон мөнгөө би энэ бизнес буюу аялал одоо юу гэдэг тийм зугаалга дээр нь өөрийнхөө багийг дэлхийн тулд ашигладаг гэсэн. За ингээд хятад руу, Америк руу би голдуу конвенцэд явдаг, бизнес хэлбэрээр явдаг. Индонез руу 2 удаа амрахаар явсан, Солонгос руу 2 удаа бизнесээр явсан. Бага дэлхийн тулд Орос руу 1 удаа том арга хэмжээнд 1 удаа бизнесээр явж байсан. За эдгээр нь аялал амралт энэ бизнес байна, энэ амралт байна, энэ бизнес байна. Эдгээр бол амралтууд байна. За энэ бизнес байна. Шведд манай баг байдаг. Шведийн 2 багийн маань 2 төлөөлөгч бас сууж байна. Хоёрыг босно гэж урьж байна. Шведэд бид тааралцсан. За манай Эрка бол ирсэн. Шведээс ирсэн найзгаа урьж байгаа. Финлянд би тэд ороод гарсан байгаа. За ингээд давтагдсан тоогоор 35 удаа явсан байна. Би хувийн бизнес хийжсэн бол ингэж явах болов хизээч явахгүй. Би хийж одоо ч би хувийн бизнесмен байна. Гэхдээ би 8 жилийн хугацаанд энэ олон улсаа би явж амжихгүй тийм үг байхгүй. Тийм биз? Бүгдээрээ хүлэмжшээр тийм энэ бол үнэн. За гадаадаар аялахаас гадна яг үндэ нөхөр маань олон жил өвдсөн учраас монголоор аялна гэдэг ойлголт төрөөсөө байгаагүй. Би Монголын сайхан орнороо хизээч аялж үзээгүй. Улаанбаатараас яг үндэ гараагүй юм байсан. Улаанбаатараас гараагүй юм байна уу? Улаанбаатартай төрчөөд Улаанбаатартай байгаагүй юм байна уу? Арайч бас биш үү тийм. За манай баг Folife-чуд бол энэ аяллыг аюу хэрхэмлдэг. Бид нар гадагшаа яваал энэ бүгдийг үүсэн тэртээ тэр ойлгомжтой үүсэн тойрно. Гэхдээ Монгол улсаараа явъя л та гэдэг энэ санаачлалыг гаргаад 2011 оноос аялал маань эхэлсэн байна. Хөвсгөл гэдэг англи хэлсэн. За ингээл би өнөөдөр газрын зургаас харсан чи 18 аймагт юм биш үү? 14-өр нь явцсан юм. За яг Төв аймагт би байгаа л та. Байнга ийш тийш яваад байдаг юм чинь. 4 аймгаар огт явах байгаа. Тэгээ одоо эх жилийн 7 сард бид төлөвлөд байгаа. Баян үлгийн чадваргоолтаа ховд руу орохын санаа. За дорн 7 ондоо зүгтээдэг учраас дорн руу тусдаа яв. Бидэнтэй аялах юм байна уу? За шинээр ирсэн улсад байна уу? Явал та. Хай гэрээ байхад алдах юм байхгүй би хэлсэн шүү. Хоёрхан бүтээгдэхүүн өөрөө аваад өөрөө уучч болно. Хүнд зарчж болно. Мөнгө хаашаач алах болохгүй шүү. Нэг юм айц би мөнгө хаашаа ичэх бол байгаад байна. Мөнгө би алдчих нь байгаад байна. Үгүй. Та хүнд эрүүл мэндэд юм мэдээлэл өгдөг ажлыг энэ уучлаарай тамхи харих зарж ирсэнээс хамаагүй хувь илүү. Тэр хүн чинь тань дараа баярлаа гэж хэлээд авах болно. Дээр нь та яах юм? Нийгэм орчиндөө та дандаа эерэг уур амьсгалыг бий болно. Хүлээн зөвшөөр таныг тийм хүлээн зөвшөөрч эхэлнэ. Нөгөө чинь нэр тэгдэг штеп. Одоо миний хувьд бол би
Polifig байнга ярьж явдаггүй. Би Transfer Factory байнга ярьдаггүй. Хүмүүс намайг өөрөө хайж авдаг ийм юм ороод ирдэг. Яг тэгэхээр өөр мэдээлэл чинь өмнө нь өгсөн таны мэдээлэл маань хэзээ ч үнэтэй байдаг. Хүн тухайн үед би хэдийн хэлсэн тэгээд ерөөсөө байхгүй болчихлоо гэж яриад. Үгүй тэр хүн чинь мэдчихэл байгаа тань. Хэрэгцээ шаардлага ороод ирэхээр жилийн дараа юм уу 3 жилийн дараа ахиад хараад ирдэг байна шүү. За окей. Зун аялын цөмөрөө заяа. Их гоё аялал явна. Та хамгийн гол нь гэрээгээ байгуулаад Polifig-тай хамтарч ажиллаад өөрийн гэсэн дансандаа өнгөтэй бол. Тэгвэл та аялахад танд проблем байна уу? Асуудал ахгүй тийм үү? За ингээд би та бүхэнд нэгд аялал ярьсан юм чинь өнөөдөр бүр өглөө 9 цагаас хойш бичлэгүүд яг үндэ бичлэг бэлтлээдээ 3 бичлэг. Тэгээ сая бүр амьсгаад жорж ирээд яг үндэ тэр олон аялал ямар их аялал юм бэ? Ямар их явсан юм бэ? Би бүр бүх зургаа шүүж за бичлэгийн нэстээр нэгийг олж аваад бусдыг ингээ хайхаас байна. Бүгдийг янзалж цөмөрөө тавьсан. Тэгээ цөмөрөө эхлээд юу нэрч Монголын аялалсан. Гэхдээ Монголын аялал бол би олныг гаргаж авч чадаагүй. Ерөөсөө 3 нутгаар аялсан энэ аяллахын зургийг оруулсан. Бид нар болохоор хэдэн жил аялсан нэлээ. 3 нутгаар биш 3 жил аялсан аяллахын зургийг орууллаа. Бид нар чинь 1 2 3 4 5 6 жил аялсан. 6 удаа аялтыг юм байх хэрэгтэй байна шүү дээ. За манай айгуу гоё анимото гэдэг програмд бид аяг ашигладаг. Энэ хамгийн анхны аялал. За энэ манай Polifig хийдүүдээ энэ залуу юм байсан. Хамж тийм бараг 6 жил. Хүслийн уул руу явж байна. Энэ хоёр спонсор эдрийг эрхлүүлж за энэ гадны надад хийсэн. За 3 оны хинтид бид нар бүр хөвгтгүйгээр жагснараа ихтэй сууж байна уу? Тийм. Жарахаа болоод тэд чи бид чинь. За энэ дэлгүүр болдог энэ чигслийн төрсөн үлгийн нутаг гэж ярьдаг тийм. Энергийн төв байдгийг хэлээд энэ сэрүүн булаг гэж өөлөн ээжийн ундаалдаг аршаан байдгийг хэлээд. За энэ манай Польшийн игч маань ирж зуны аялалдаа дандаа явдаг. За энэ спортын тэмцээнд ялгарч авдаг. За энэ хоёр булгнаа усанд ороод ээж байгаа. Хизээч кемп болдгоо ийм хэрийн их гоё аялалтай зохион байгуулдаг. За энэ хамгийн сүүлийн аялал бид өөр хангаа орсон. Улаанц тухайн маш хүчтэй маш агуу өргөц ийм маш их орсонтой байлаа. За энэ Оросоос манай спонсор цуг аялсан. За энэ баг галраад болсон. Автоогоо ажиллуулаад хоолой эцгийгээ сууж хүсийн 8 нуур гэдэг гайхалтай нууранд очсон. Маш их бататай байсан боловч бид давж гарч чадсан. За ингээд зуны аяллаа маань бүр газараар явсан бичлэг юу зураг маань юм байна. За дараа нь Канадын. Канадын олоос. За Polifig компани 18 сар тутам нэг арга хэмжээ зохион олон улсын чуулга болсон. Энэгээр бид нар оролцсонгоо аялцдаг байхгүй. Polifig компани конвенц гэсэн. За хэдэн удаа конвенцд оролцсон бэ? Бараг 4 юм уу? 5 юм уу? Сая 5 дахь ороод ирж байна. Сая 5 дахь орж байна. 5 удаагийн Америкийн янз бүрийн хотоор болдог.
Тэгээд айтайхан хот одоо ондоо газар болгонд айтайхан газрыг бид үзчих юм сонирхолтой байдаг байхгүй. Тэгээ энэ удаа Атлантад болсон. Атлантад хамгийн ойрхон нь Орландо байдаг. Бид энэ өмнө Орландо, Майами толгот нь очиж исэн. Гэхдээ Орландо ч аюул олон парктай шүү дээ. Энэ удаа бүр усан парк дээр нь зугаацсан гэдэг юм уу. Хүүхэд насаа дуусаад энд чинь хүн баярлаад нөгөө эмээ өвөнөр чинь бүр дэггэжгүйгээд оо ямар гоё юм бэ. За манайхан конвенцтэй гэхдээ оролцдог манай баг ялангуяа маш одоодаа явж чаддаг. Конвенцийг олонсын чөлөөт улсад дэлхийн 100 гаруй улсаас хүмүүс ирдэг. Тэгээд хамгийн анхны конвенц 2011 онд Солтыг болж ирсэн. Солтыг болсон бид нар каньон гэж маш том юм хатан хавцлууд хатан юм юунууд гэдэг юм каньоны чүнх юм байна. Сонголт биш тийм. Then за энэ Ленинград том арга хэмжээ болсон. За Ленинград Санкт-Петербург гэдэг шүү дээ. Маш гоё газар байгаа Санкт-Петербург. За 12 оны Филадельфи. Одоо байсан бид бараг 60 Монгол явсан байна. Манай виза имсгэн гардаг. Бүгдээрээ визүүд бүгдээрээ гарна. Энэ зураг нөгөө интернет сайт дээр онлайн байранд болсон дэлхийд болсон юм зургийн уран манай Монголын зураг байгаа. Яг үүндээ манай хэсэг өмнө час хийсэн үндэсний уцаараа яста гайхуулж чадсан. Тийм үү нарагч бас оюуныг хийсэн. За энэ төгсөлтийн пати бол тасалхаа болдог. 13 оны Майами. За тайзан дээр гардаг учраас бид яг зориулъя. Үндэсний уцаа өмсөн. За энэ цагаан үдшдэг юм. Цагаан үдшдэг дээр бол маш их бас гоё. Исто гоё харагддаг юм дээр цацгаа болдог. За үндэсний уцтай очиж тэгээд од болсондоо тэгээд олдохгүй. Би чи Майами нөхрийг алдчихад нөгөө нөхөр маань байдаг бүр хачиг болсон ш. Автобус яваад өчтөг нөхөр байдгүй. Тэгсэн чи нөгөө ч жоод болоод тийм хүмүүс баригдаад ирсэн байгаа байхгүй. Зургаад араад ойлоо цогт явж ирсэн. За Майами яваад бид дараалалтаа орж ирсэн юм. Ганц хоёр зураг болсон. Пошин зах зээл дээр нэг жилийн яваад ирсэн 14 он. За пошин өөртөө маш ихтэй болсон байна. Фэйсбүүк ирсэн. Пошин монголчууд байсан. За энэ Монгол бас захиурайг одоо бизнес бас найз Шведээс манайх ирсэн байгаа. Дүүнэр найзнаар ирсэн Шведэд. За Чекээс ирсэн бас энэ хийдрүүл. Пошид бол нэгжтэй маш их хүчтэй болсон. Жилийн яваасаа гадна том сургалтууд явсан байгаа. За энэ жилийн конвенц. Бэнэ энэ жилийн мэнэ. Бэштэй. За энэ жилийн конвенц бас мартагдахгүй юм сайхан үргэлжилсэн. За энэ загас чараагаа болоод тийм уснасаа гарч чадахгүй, явж чадахгүй, салж чадахгүй юм болоод тэгээд нөгөө усан юм паркууд өөрөө ингэж гулгаж молгож яадаг. Холоо молгоор гардаг. Эсвэл тэндээс ороо ингэж өсөрч үгээр яадаг. Тийм юм дээр тоглосон. Тэгээд парк гэхээр юм дээр суугаад иргэдэлтэй галзуу уулан дээр ингэдэг байсан бол энэ өөртөө галзуу уулан болсон. Аюу гоё байсан. Тэгээд усны уцтайгаа тэнд гүйлдэнтэй маш сайхан байсан. За ингээд дараагийн конвенц маань 18 онд Солт-Лейк хотод орно. Маш гоё газар. Солт-Лейкэд одоо би 2 тоо, 3 тоо явах чинь. Солт-Лейк бол маш гоё уур амьсгалтай. Зөөлөн одоо харууд байдгүй, бусад одоо хүмүүс байдгүй тийм тайван одоо юм одоо за яг үндэ бас Монгол шиг цаг агаартай аюу магтмаар ядгахтай Солт-Лейк аюу тайван газар. Атланта бол надад сая жоохон
ингээд айгүй харамттай энд болон тухайд гівтчихэд ер нь яг юм айцтай санагдсан. Америк гэр ом шиг ярьж штэ Америкийг. Ер нь Канадад орцоод ирэхээр нүхэлтийн Америкийг ерөөсөн нүхлээд аль ямар хотно хаана юу гэдгийг бүгдийг мэддэг болчихно. Монголчууд гэртээдэг орсготой юутэй юм чинь хамгийн орсготой цэндэгчнүүдийн сууж авах шиг байна. За хаач ядсан бүр хамаг нүгсүү одоо метро юу гэдэг бүгдийг мэдсэн энэ тэрнгээр тэнцээ явж идэг юм монголчууд. Тэгэхээр Монгол Америк бол ерөөсөн хол биш, дээр нь хэцүү биш. Хамгийн гоё үз чинь Монгол юм байна гэж би дахин боддог. За ингээд хамгийн сүүлийн гоё гайхамшигтай аялал. Үнгүй аялах хүсэлтэй юм байна уу? Та өнөөдөр ирүүлчихэд ажиллаа хийгээд ер нь үнгүй аялах одоо үнгүй аяллаа шүлжээ гэдэг нэг юм гараад ирсэн байна. Та сонссон уу? Аяллаа шүлжээгээд надаас манайхны нэг нь асуусан байхгүй. Спонсор аяллаа шүлжээг та ингээд маркетинг янз бүрийн нэг судлаад өгч. Би сайн мэдэхгүй байна. Судалсан чинь бинар системтэй. Бинар бол жаахан яг ингээд дэлхийд бол гоцрогдсон систем шүү дээ, бинар систем. Бинар матриц. Одоо голдуу патиплен хибрид юнилевлүүд аягүй сайн явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар системтэй одоо шүлжээ рүү орох вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Одоо өөрсдөө судлах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За, улаалтгүй үнгүй аялал бит юм болов уу? Бай. Амар тийм үү? Амар үнгүй аялал. За, үнгүй аяллыг би хамгийн сүүлд бас харин жолчих. За, үнгүй аялал 4 удаа хамар аялсан байна. 6 сар явсан байна. За энэ 11 сарын 3 сарын байлаа. Энэ манай шинжлэх ухааны захирал байсан. Түлтэй гарцсан. За манай багаас 8 явсан. Энэ одоо аюул том. Юуса 12 хүний 8 манай баг байсан. За 10 сарда бидний 3 сард яваад ирэнгүүт яг энэ төсөл болсон. 60 монгол байсан. Амар монголчууд бодоо ороход энэ хаас айгу болон хот монголчууд яаж ганц бишдэг оруулж зураг хот бишдэг байсан чинь. Дараа чихэн Тайланд болсон байгаа. За Тайландаас аюул тасалбар гоё газар. Тэр аялж үйлчлэх надад Индонезиас илүү хүчтэй шүү. Санагдсан. Тайланд би одоста тас хар олчихсан. Тэр гадаа ирдэг төвтэй аялалдаа зугаалгатай. Ирээд 11 сард ирчээд 12 сард шинжилгээ орсон чинь цав цагаан болооч өссөн чинь хавхаар хөвгөц цав цагаан болооч. Юу яа гэж бодогдсон шүү. Үнэхээр сайхан байсан. За Европын аялал за манай цэнтрэгч маань аялсан байна. Эндээс байгаа улсуудаас оюунэгч маань ирэх багш. За манай багаас бас нэлээд олоолаа байсан. За энэ бид нар Италийн Венецаар явж байна. Хорватаар орсон, Грекээр орсон. За энэ хоолны сайтанд бас айхаж биширж исэн. За энэ бас их гоё хот байгаа. Усан дээр ингэж бүх юм өнгөө. Аялал бүх юм өнгөө. Таны виз чи өнгөө тавьж өгөө болтой. Маш сайн. За дараагийн аялал хаана авах вэ? За стоп хийх дараагийн аялал хэлээ. За дараагийн аялал хаана авах вэ гэхээр Ирэх жилийн энэ бүр тасалбар аялал. Ирэх жилийн 9 сарын 24-өөс 10 сарын 1-ний хооронд 7 хоног. Аялал 5 хоног төгөлжтэй. 7 хоног 3 хэдэн улсын 6 хотоор 3 улсын 5 хотоор илүү 6 хотоор аялна. За Барселон байна, Испани, Италийн Помпей, Неаполь байна, Францын Марсель байна, Прованс гэдэг тийм. Францын Канн байна, Канны ахуйд ярьдаг шүү дээ. Канн гэдэг. Италийн Флоренц байна, Пиза гэдэг. За Италийн энэ хамгийн зөвхөн юу юм бэ? Рим. Италийн Рим байна.
ийм гайхалтай дандаа эртний түүх соёл, эртний одоо тий бид нар яг үүндээ нөгөө зовлоноос эцэг мэцгэлтэй Итали ямар ингээд яриад идэх болохоос яг тэр газараар явж үзэх юм байна. Тэгээд энэ аяллаа эрхээ нээсэн байгаа хүмүүс босно гэж би өрмөр байна. За одоо энэ улсууд маань за ингээд нөхөр бүтээр байгаа. За өшөө зөндөө олон аяллахын эрхийг авцсан байгаа л да. Тэгэхээр энэ улсууд маань эх жилийн 19 сард иш аялах юм байна. Боломж байна уу? Бидэнд байна штэ. Бүх монголчууд боломж байна. За ер нь бол жоохон дээр гэх юм уу да нэг жилийн өмнө 2 жилийн өмнө заавал аяллахын програмд өөрөө бичлэн оролцож өөрөө бага одоо ганцаараа тэ энэ аяллахын эрхийг авахын тулд хийдэг байсан бол одоо бол багаараа хийдэг юм сайхан уламжлалт тогтоод байна. Та өнөөдөр Flight компани ороод ирсэн бол хэрв аяллахыг сонирхож байвал таны баг ажиллах бэлэн байгаа гэдэг бас дуулах таатай байна. Тэгээд энэ Flight компани яг үүндээ хамтарч ажилласан 8 жилийн түүхтэй аяллаар явсан уу гэж надаас дахин тий одоо хин нэг нь та аялдгүй та аяллаа шүлжээ сонирхдаг гэвэл уучлаарай би тэр чигээрээ дэлхийгээр аялдаг хүн мөн байна гэж одоо бүр өөрийгөө баттай хэлхийн тулд энэ бичлэгүүдийг аваад бүр жоохон янзлж байгаа би YouTube дээр тавь гэж бодоод байгаа байхгүй. Энийг аяллахгүй бол юуг аялах юм бэ? Тийм биз дээ. Та бүхэн ч гэсэн гараагаа эвлэл тэртээ дэргүй аялалд хамрагдаад хамтдаа яваад ирдэг. Энэ бол би тий чадахгүй биш үү гэдэг юм биш. Энэ цугтаа хийгдчихдэг ийм зүйл учраас та бүхэн ч гэсэн боломж байна. Тэгээд бидэнд юу байгаа илээ? Мөрөөдөл. Бидэнд юу байгаа? Мөрөөдөл. Хүсэл тэмүүлэл. Бидэнд юу байгаа? Итгэл найдвар. Тийм учраас бид нар чадах уу? Чадна шүү дээ. Бид нар чадна. Тэгээд та бүхэндээ бүгдээрэнд нь хүлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн 3 өдөр дахин манай арга хэмжээ болно. Дахин ондоос идээр ярих болно. А тэрнээс өмнө нэг зар дуулах гэж одоо энэ харсан өдөр 12 цагт корпоретэд манай маш том арга хэмжээ болно. Та бүхэн энэ дээр бас хүрэлцэн ирээрээ хилээд маань 5,000 төгрөгийн үнэтэй маш их зүйлийг олж авна. Амжилттай байгаа хүмүүсийн яриаг сонсно. Тэнд та бүхэн эерэг маш юм уур амьсгал дотор өөрийгөө цэнэглэж утас цэнэглэгддэг бол хүн бас цэнэглэгддэг те. Утас шиг өөрийгөө цэнэглэхийг хүсэж байна. Ингээд та бүхэн дахин ирсэнд маш баярлалаа.